За санаа сонон байна. Энэ удаагийн эх сарын төлөв уншлагадаа давтай морил. За энэ удаагийн уншлагаар бүгдээрээ арай жоохон өөр байдлаар хийх болно. За мэдээж 3 групп байгаа. За тэгээд групп бүр дээр нь энергийн шалгалтыг нь хийж өгөх нь хэвээрээ байгаа. За тэгээд групп бүрээр нь ийм 2 өөр таруу дэлгэлтийг харж өгөх болно. Энэ дэлгэлийн дэлгэлт нь болохоор луужин дэлгэлтгээ байгаа. Тэгээд нэмэлтийн хэсэг нь болохоор монад гэдэг юм их утга учиртай ийм 2 дэлгэлтүүдээр таны уншлагыг хийж өгөх болно. За энэ 2 дэлгэлтүүдийг болохоор луужин дэлгэлтийг миний Twin Flame надаа бүтээж өгсөн. Тэгээд таруу мастер курсыг авсан хүмүүст өгсөн ийм дэлгэлт байгаа. Харин монадыг нь болохоор би өөрөө зохиож исэн ийм таруу дэлгэлт байгаа. За тэгээ асуултуудыг нь болохоор эх сарын төлөв гэдэгт нь тааруулаад асуултыг жоохон өөрчилж өгсөн байгаа шүү. За 3 групп байна. Групп номер 1. За групп номер 2. За групп номер 3. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаа группээ сонгоорой. Групп номер 1 уншлагадаа тавтай морил. За та энэ морины нүдний зурагтай vision буюу алсын хараа гэдэг энэ үзрийг сонгосон байна. Үзэр нь 39-ийн тоотой байна. Үнэхээр сонирхолтой очир бэлэгдэлтэй тоо байна. Тэгээ 3 дээр 9 нэмээд нийлбэр нь 12 болдог тийм. За уншлага руу орохоос өмнө бүгдээрээ сайхан энергийн шалгалтыг хийж өгье. Тэгээ энергийн шалгалтыг нь ямар ч хамаагүй асуулт асуух бус та эх сард юунд зорж байна вэ? Тэ ямар зорилтод хүрэхийг хүсэж байна вэ гэдгийг хараад өгье. Тэгээд энэ зорилтод хүрэх зөвлөгөөг нь бас шууд одоо энэ уншлагаар аваад өгөх болно. За групп номер 1 эх сард ямар зорилтод хүрмээр байгаа вэ? Ace of Wands шинээр ямар нэгэн зүйлийг шинээр эхлүүлмээр байгаа гэж харагдаж байна. За бүх хүмүүсийн хувьд биш ч гэлээ зарим хүмүүс групп номер 1 зарим хүмүүс хүүхдтэй болохыг хүсэж болзошгүй. Хүүхдтэй болохыг хүсэж байгаа биш болвол цоошин зүйлийг эхлүүлэхийг хүсэж байгаа. Шинэ хайр дурлал, шинэ ажил, шинэ төсөөл, тэгээ шинэ амьдрал, өөрийгөө шинжлэх, энергийн шинжилэлт хийх. Ace of Pentacles за ялангуяа карьерийн тал дээр, боломжийг олох тал дээр тий гоё шинэ том зүйлийг амьдралтаа оруулж ирэх тал дээр ийм зорилт тань байгаа гэж харагдаж байна. Энэ боломж үүдүүд ч гэсэн хөөрхөн нээлттэй байгаа. Ямарваа нэгэн зүйлийг маш хурдан урагшлуулмаар байгаа. Энэ төслийг, энэ зүйлийг, энэ харилцааг маш хурдан урагшлуулмаар байгаа гэж харагдаж байна. Энэ хөзөрнүүд нь ч гэсэн үнэхээр хөөрхөн солонгорч харагдаж байгаа нь маш гоё байна. За тэр энэ зөвлөгөөндөө амжилттай хүрэх нэг алтан зөвлөгөөг харъя. Нэг сахиусны алтан зөвлөгөө. За тийм төлөвлөгөөнийхөө дагуу явах нь болно гэж сахиус нь зөвлөж байна. Төлөвлөгөөнийхөө дагуу явах юм бол болно. Тэгээ бас дээрэс нь хэрвээ тань төлөвлөгөө байхгүй бол төлөвлөгөөтэй болоорой. За бас тэгээд энийг нь эсэргүүцэх, зөрөх, таны бодсноос шал өөр төлөвлөгөөг таны амьдралд оруулж ирэх гэдэг ч юм уу те. Ийм зүйлс байвал сонсох хэрэг байхгүй өөрийн төлөвлөгөө, өөрийн бодлыг л дагаарай гэдэг сахиусны зөвлөгөө гарч ирж байна. Ингэх юм бол энэ зүйлсүүд нь сайхан бүтэх магадлал өндөр байна. Сахиусны дэмжлэгч гэсэн өндөр байна. Одоо бүгдээрээ яг гол уншлага руу орцгоё. За гол уншлага нь болохоор бүгдээрээ эхлээд энэ луужин таруу дэлгэлтээр харж өгөх болно. Энэ учир начиртай дэлгэлт байгаа. За луужин таруу дэлгэлт нь болохоор ингээд дөрвөн зүгийг ашигладаг. 4 зүгийг ашиглаж мэдээлэл гаргаж өгдөг юм. Таруу дэлгэлт байгаа. Миний ихэд бол зохиож өгсөн. Таруу мастер курсыг авсан хүмүүстээ бэлэг болгож зориулж гаргаж өгсөн. Тэгээ энэс гадна нийтдээ энэтэй нийлээд 11 өөр таруу дэлгэлтүүд таруу мастер курсыг авсан хүмүүстээр зохиож танилцуулж хүргэж өгсөн байгаа.
За эхлэл мэдээ бэлэгдэх үзэр 1 2 3 4 5 6 7 8 За ингээ 9 үзэр гарч ирлээ. Камерын дэлгэцэнд нь багтахгүй жоохон нүсэр дэлгэлт бололтой. За уншилгаа эхлэе. Групп номер 1 таны эх сард юу тохиох вэ? Wheel of Fortune. Та үнэхээр азтай байх болно. Ялангуяа шинэ зүйлийг эхлүүлэх тал дээр үнэхээр завшаантайгаар азтайгаар ямарваа нэгэн зүйлийг эхлүүлэх болно. За бас та юу гэвэл чихээ нээлттэй байлгаарай. Keep your ears peeled гэдэг англи ашиглаж байгаа дуучлаарай. Тэгээ мэдж байгаа хүмүүс ойлгож байгаа. Тэ keep your ears peeled гэдэг үг. Тэгэхээр та сайн юм сонсороо мэдээлэлтэй холбоотой байгаарай. Тэгэх юм бол цуу чимээгээр гэдэг ч юм уу те цуу яриагаар гэдэг ч юм ингээд юм санаа орж ирэх болно. Эсвэл айгуу чухал түлхүүр мэдээлэл таны амьдралд орж ирэх болно гэж харагдаж байна. За энэ бусад уншлагуудтай нас холбож харна. Six of Swords. Тий онлайн орчинтой холбоотой зүйл хий, пост хий, тэ зарлал тавиа гэдэг ч юм уу те онлайн дэлгүүр нээх гэдэг ч юм уу онлайн бизнес эхлүүлэх гэдэг ч юм уу эсвэл онлайнаар хин нэгэн түнштэйгээ харилцах гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсийг бодож байгаа бол энэ нь таны үнэхээр галзуу бадруулах болно. Үнэхээр энергичсэн байна. Энэ талаас сахиус нь үнэхээр энергичж өгч байна. За тэгэд групп номер 1-ийг сонгосон цөөн хүмүүсийн хувьд энэ үзэр нас юу гэлтэж байгаа вэ гэдэг ихлээр одоо онлайн орчинд байгаа ялангуяа танилуу жоохон халдах гэдэг ч юм уу те муухай хүмүүсийг олноор нь блоклж болцсохгүй. Олноор нь ингээд нэг их цэвэрлэгээ гэдэг ч юм уу те ингээд олноор нь учраа олж болцсохгүй. Эсвэл хин нэг хүн таныг буруутгасан болвол хин нэг хүнтэй драманд орооцолдсон бол онлайнаар та магадгүй энэ талаар бичлэгээ тавьж иж болцсохгүй. Тэгэх юм бол энэ нэлээд шуугах магадaltaй байна те. Их эрчийг авах магадлал өндөртэй байна. За тэгээд түүнээс гадна эх сард хийх өөрчлөлтүүд те амьдралтаа гаргах жижиг сажиг өөрчлөлтүүд, цэвэрлэгээнүүд, нарийн ширээнийг янзлах те тохижуулах, засах, хүчрхэгжүүлэх, бэхжүүлэх гэд ийм өөрчлөлтүүд эх сард амьдралтаа оруулж ирж байгаа бүх өөрчлөлтүүд таныг ядраахгүй ер нь ядраахгүй байх болно. Хэрвээ ямарваа нэгэн үйлчлэг хийхэд ядраад байгаа бол тэр хийх ёстой зүйлсийн нэг бол биш гэсэн үг. Тэгээ эх сар цахиус болон бурхтан таныг өөрчлөлтийн энерги те бас онлайн орчинд хийх алхмуудыг үнэхээр энергижүүлж цэнгэлж өгөх болно. Ирчимжүүлж өгөх болно. За тэгээ бас онлайнаар дайснаа дарах гэдэг ч юм уу те. Жижиг өөрчлөлтүүдээр дайснаа дарах гэдэг ийм үг бас орж ирж байна. За Knight of Cups эх сард далд хумсрын хувьд бол хөгжил, сэтгэл хөдлөлийн хөгжил маш арвин байх болно. Маш сайн байх болно. Та өөрийнхөө хөгжилд ангаалтаа маш сайн хийж дээ. Ухамсарлах зүйлсээ маш сайн ухамсарлаж дээ. Юмын далд зүйлийг үнэхээр сайн ойлгож харж дээ. Ерөөсөө тасраад ингээ нэг жоохон дүүнг болдсон шүү дээ. Хүн тийм бол биш вэ. Та үнэхээр ингээд юмыг тодор харж чадчихна. Яг энэ үдийн адилаар бүхнийг ингэж тодор миллиметрээр тийм юмны учрыг ойлгож гадна цаад учрынч тэр наад учрынч тэр ойлгож харж чадчихээн. Үнэхээр мундаг байна. Гайхалтай байна. Та бол үнэхээр мастер хийлэр тийм мастер анаагаач мөн байна. Мөн байх болно. Эх сар та өөрийгөө тэгж мэдрэх болно. За бас та үнэхээр өөрийнхөө брендийг гэдэг ч юм уу, үзэмжийг гэдэг ч юм уу те гадна төрхөө шинжилгээг хүсэж байгаа бол энэ шинжилтийн эхлэлүүд нь гадна үзэмжийн шинжилтийн эхлэлүүд нь таны дотроос аль хэдийн үзэгдээд эхлэх болно. Таны эргэн тойронд байгаа хүмүүс таныг энэ манай групп номер нэг л өөр болчихжээ, шал өөр болчихжээ. Нэг л өмнөхөөсөө илүү гоё болчихжээ гэдгийг танаас анзаарах болно.
гэж харагдаж байна. Eight of Pentacles. За та өдийг хүртэл үнэхээр их хэмжээний хичээл зүтгэлийг оруулсан. Тэг хичээсэн цаг завыг энерги зарцуулсан ийм зүйлсүүд зөндөө байна. Энэ зүйлсүүд нь сайхан одоо таныг ядраахаа болж эхэлж байгаа харагдаж байна. Тэгээ дадал суух гэж ярьдэн шүү дээ, тий. Хүн дадал суухын тулд 3-6 сарын турш нэг юм өдөр болгон хийж иж дадал болж хуурдаг гэдэг. Тэгээд энэ зарим нэгэн ажлууд танд хүн санагддаг байсан байж болзошгүй. Хүнд ядаргаатай төвөгтэй. Тийм болвол энэ зүйлсүүд та хэрэг бууж өгөөгүй болвол тогтмол хийгээд байсан бол эх сараас энэ зүйлсүүд нэлээд газарчлагтай болоод дахиж хүнд ажил шиг санагдхаа болж байна. Таны амьдралд ингээд бас хийгээд зохицуулцдаг тий. Нэг л зүйлтэй ийм амархан хийж чадах зүйл болж эхэлж байгаа харагдаж байна. За бас дээрээс нь та удаан хугацаагаар амьдралтаа босгосон бүтээсэн зүйлсүүдийн үр шим нь ургаж ирж байгаа, үзэгдэж эхэлж байгаа харагдаж байна. За тэгээ энэ үр шимүүд нэм төрхөн зургийн үр шим биш. Хөөх за энэ зүйл чинь удаан хугацаанд надад үр шим өгөх нэ гэдэг ийм мэдрэмжийг төрүүлсэн үр шимтэй зүйлсүүд харагдаж эхэлж байгаа харагдаж байна шүү. За бусад хөзөрнүүдийг нэг чарын бусад хөзөрнүүд нь болохоор энэ энергиудыг холбож нэмэлт мэдээллийг нь гаргаж өгдөг. Тэгээ хэрвээ та манай Tarot Master курсыг авсан гэдэг ч юм уу те эндээс санаа аваад энэ уршлыг хиймээр байвал энэ голын дөрвөн хөзөрнүүдийг энэ суулгахгүйгээр уншилгаа хийх юм бол арай амархан байх боломжтой. Тэгээ энэ голын дөрвөн хөзөрнүүдийг суулчихаар улам хэцүү болох боломжтой. За надад шууд анзаарч байгаа зүйл гэх юм бол гол 5 хөзөрнүүд маань бүгдээрээ дээшээ харсан байна. Туслах 4 хөзөрнүүд маань доошоо харцгаасан байна. 3 of Swords, 5 of Swords, чадал доошоо харсан. Тэгээ яалтчгүй таныг хүрээлээд үнэхээр онцгүй дими гэсэн хүмүүс байна. За хүмүүс байхгүй маа гэхэд юм онцгүй дими бодлоо, илүү бодлууд гэж байдаг те. Илүү бодлууд бол яалтчгүй байна. Яалтчгүй байна. Тэгээд энэ таны өөртөө тээж явдаг юм илүү дими бодлууд жоохон атгах юм шиг тийм дими бодлууд байгаагаас гадна таны эргэн тойронд ингэ жоохон атгах санаатай, ашигч санаатай юм гаднаа үнэхээр сайн хүн шиг харагддаг гэж болдошгүй. Гэхдээ дотроо л сайн хүн биш юм хүмүүс яалтчгүй байна. Тэгээ эх сард та сайхан өөрийгөө хөгжүүлээд тэг ингээ шинчлээд их зүйлийг ойлгоод эхлэх тусам энэ хүнийг хөөх юм чинь миний ерөөсө бодож ирснаас илүү сониун байж гэдгийг та үнэхээр анзаарах болно, баталгааг нь авах болно. Тэгээд энэ хүн дээр блок тавих гэдэг ч юм уу. Энэ хүн дээр хил хязгаар тавих, энэ хүнээс салах, тусгаарлах илүү амархан болох болно. Энэ хүн ерөөсө амиа ичээдэг хүн юм байна. Яг үүндээ гаднаа болохоор ингээ тэг бусдад туслая гэдэг ч юм уу. Ингээ айгуу сайн хүн шиг аль би зохицуулаад өгье гэсэн ийм төрхтэй боловч яг дотроо бол үнэхээр яг л өөрийн ашиг л боддог хүн байж гэдгийг та олж мэдэх болно. Хар өнгөтэй шүү. Тэгээд энэ болохоор галт шүү хоёраагаад байна те. Тэгээ энэ хүн таныг бас дуурайдаг байсан байж болцсохгүй. Нэг бол тантай адилхан мэрэгчлээ гэдэг ч юм уу те. Эсвэл ямарваа нэгэн байдлаараа тантай адилхан. Тэгээ энэ хүнийг та яг над шиг хүн байна гэж андуурсан байж болцсохгүй. Гэтэ яг үүндээ тийм биш болно. Та бол яг жинхнээсээ өглөх, жинхнээсээ анаагадаг. Тэгээ жинхнээсээ өөрийгөө хөгжүүлдэг хүн байсан бол тэр тухайн хүн өөрийгөө жинхнээсээ хөгжүүлэх биш зүгээр бусдад гоё харагдахын тулд бусдаас ямар нэгэн зүйлийг авахын тулд өөрийгөө хөгжүүлдэг юм шиг жүжиглдэг гэдэг ч юм уу тийм төрлийн хүн байжээ. Тэгээд тийм байна. За нөгөө талд нь болохоор тийм та энэ шинэ мэдлэгийг шинэ мэдээлэл танд орж ирнэ гэдэг үнэхээр ад завшаантай хөөх гайхалтай гэсэн мэдээлэл мэдлэг эсвэл цуу яриа гэдэг ч юм уу ийм зүйл таны амьдралд орж ирнэ гэж харагдаж байгаа эх сард энэ зүйлийг хүлээж авахын тулд та юу ажиллахгүй зөрүүд ажиллахгүй тэг хичнээн таны эргэн тойронд юм онцгүй хүмүүс байгаа ч гэлээ энэ хүмүүсээс болоод та хитрхи өндөр хан босгож болохгүй өөрийгөө тусгаарлаж болохгүй өөрийгөө ингэж хайрцаглаж болохгүй айлуулах нээлттэй байх хэрэгтэй таны аюулгүй байдал таны амар амгалан гэдэг нь та ингэж өөрийгөө хэр том ханаар хүрээлүүлэх үгүй юу гэж хамаарахгүй таны эргэн тойронд онцгүй хүмүүс байж болно угаасаа байнга л байна. Тийм үү дэлхий гэдэг гарыг өөрөө ямар гарыг вэлээ дээ. Ихэнх хүмүүс л жоохон сонин сонголтуудыг жоохон аминчхан байдаг тийм үү ихэнх хүмүүс.
Ягаад үл ихэнх хүмүүс шарахтай байдаг тийм үү? Ангаагаагүй шарахтай байдаг. Ихэнх хүмүүс сэтгэл зүйчээр явдаггүй. Ихэнх хүмүүс бясалгал хийдэггүй шүү дээ. Тэгэхээр ихэнх хүмүүс жоохон алсын араа муутай. За тэгээ жоохон аминжхан байх гэдэг талтай. Ийм хүмүүс бол та хаашаач нүүсэн, хаашаач явсан холдохгүй болов. Тийм учраас та өөрийн амраа амгалан аюулгүй байдлыгаа ийм хан босгох дээр суурилж болохгүй. Хэрвээ та өндөр хан босгол ажих юм бол тийм энэ мэдээллүүдээс хоцрогдох боломжтой. Гэхдээ энэ нь бусдыг блоклохтой ямар ч хамаарал байхгүй. Ямар ч хамаарал байхгүй. Ингээд сөрөг муу хүмүүсийг блоклсноор та мэдээлэлээс хоцорно гэж байгаа юм биш. Зүгээр л та хүмүүсийн хэлж байгаа зүйл болгоныг анзаарахтай байх хэрэгтэй. Сонсдог байх хэрэгтэй. За энэ хүн яг юу гэж хэлж чинь. За энэ хүн худлаа буруу байх шиг байна даа гэж харж байгаа ч гэсэн сонсох те. Энэ худлаа бурчин гэсэн шууд ингээд аних биш. Энэ хүн худлаа бурж энэ да гэхдээ энэ хүний худлаа хэлж байгаа надад нь олох шаардлагагүй дээ гэдэг юм амар амгалангаар хүлээж авах л жинхэнэ хэл үзгаар муу юм аа. Инкийг зохиосон санал болгож байна. За 5 of swords, 3 of swords хоёр илт гараад ирсэн. Шарах, гүн шарах. Сэтгэлийн гүн шарах. За таны удаан хугацааны хийсэн ажил болон одоо ирэх сард хийх ангаалт дээр нь ийм хүчтэй шарах сэдрэх юм шүү. Хуучны шарах сэдрэх гэж байна гэдгийг анхааруулж байна. Энийг яах вэ гэвэл ирэх сард ангааж чадахгүй ч гэж болно. Энэ шархыг та ирэх сард ангааж чадахгүй гэж болно. Тэр нь л окей. Зүгээр энэ шархныг цөөхөн хідэн давхаргыг нь ангаад орхиход хангалттай гэж харагдаж байна. Тэгэхээр шин шарах биш. Эрт дээр үеийн нэг шарах сэдрэх болно. За 5 of swords. Тэгээд read between the lines дахин англи үг ашиглаж байгаа дуучлаарай. Гэхдээ яг read between the lines гэдэг энэ үг монгол хэл дээр байдаггүй. Гэт юмыг хин нэгэн ингээ их юм ярьж байгаа шүү дээ. Ингээ их юм яриалаад ингэж их юм ярьж байгаа хүний за энэ хүн яг гол санаа юу гэж хэлэх гээд байна. Энэ хүний гол санаа нь юу вэ гэд энергийг нь мэдэрч сонсохыг read between the lines гэж хэлдэг. Энэ хүн болохоор нарийн ширээ нэг деталийг нь сонсоод байгаа юм бол тэр тухайн хүмүүсийн хэлж байгаа ярьж байгааг нь та төөрөх магадaltaй. Нэр худлаа яриад байгаа юм уу үгүй ч юм уу ингээ сонин болдог шүү дээ. Хүний санаа нь ойлгомжгүй болоо зөв яриад байгаа юм шиг буруу яриад байгаа юм шиг. Тихгүйгээр та зүгээр тэр хүний энергийг нь мэдрээ. За энэ хүний гол санаа, гол зорилгоо юу гэж яриад байна вэ гэдгийг нь жоохон том зураглалаар нь сонсоод хүлээж авах юм бол хүлээж авах хэрэгтэй гэж зөвлөж байна. Тэгэх хэрэгтэй. Эндээс сурах зүйл их байх болно. Тэгэхээр хитрхийн нарийн ширээ деталууд дээр нь хитрхи бити өөрийгөө бариарай. Бити баригдмал байгаарай гэдэг зөвлөгөө гарч ирж байна. За эцсийн хөзөр бол here's the fool. Таны ерөөсөө эх сарын зорилго юу вэ гэж харсан чинь Ace of Wands буюу шинэ эхлэлийг бэлэгддэг хөзөр байсан. Тэгээ яг таныг бэлэгдэж байгаа гол үзэр нь өөрөө fool буюу цоо шинэ эхлэлийг бэлэгддэг хөзөр байна. За бас өндөгнөөс мэдлж байгаа бяцхан яст мэлхийн baby. Тэгээ яст мэлхийн хүүхдийг бэлэгдэж байгаа юм хөөхөн хөзөр байна. Яасан хөөх юм бэ? Та үнэхээр эх сард би давхарлаж болцсохгүй хэрвээ хүүхдийг хүсэж ивэл үгүй болвол эх сард та үнэхээр шинээр мэдлэх болно. Шинжлэх болно. Шинэ аян замыг эхлүүлэх болно. Шинэ гой зүйлийг эхлэх болно. Шинэ ертөнцид нэвтрэх болно гэж харагдаж байна. За уншлага нь юм сайхан уншлага боллоо. Тэгээд яг энэ тараад луужин тарууд дэлгэлтийг дагаад уншихад бол надаа үнэхээр хайтаахан байна. Тэгээд асуултуудыг нь жоохон өөрчилсөн. Эх сартанд тохируулаад. За нэмэлтийн хэсэг дээр болохоор монад гэдэг энэ би өөрөө зохиосон таран уншлагыг тарууд дэлгэлтээр тань мэдээллийг харж өгөх болно. За энэ болохоор та таны дотны харилцаанууд ямар ах вэ? Таны ирээдүй ямар ах вэ? Эх сараас цаашх ирээдүй тань төрөх шин санаанд ямар ах вэ? Таны мөнгө санхүү ямар ах вэ? Тэгээд тодруулгууд нь харах болно. Бас энийхэн монад гэдэг уншлагынхаа би асуултуудыг нь эх сарын хүрээнд нь тааруулаад өөрчилж өгсөн байгаа. За хэрвээ та нэмэлтийг амар санагдаж байгаа бол тун удахгүй нэмэлтээр мөн олзын нэмэлтийг авахын тулд та ерөөсөө доор холбоос дээр дараад шууд аваад яг одоо шууд үзэх юм шүү. За тийм ээ. Тэгэхээр тун удахгүй олзын өндөрөөс өндрөмжлөлтийг үсэе баярлаа. За групп номер 2 сайн байна уу? Уншлагадаа давтай морил. За тэгэхээр гол таруу дэлгэлт рүү орохоос өмнө бүгдээрээ сайхан таны эх сард та яг ямар зорилгыг тээж байна вэ те тэгээд энэ зорилгодоо хүрэх зөвлөгөө нь юу байх вэ гэдгийг хараад өгье. За та 3-ын тоотой ardor гэдэг юм галлаг зурагтай хинэрхтэй үзэсгэлэнтэй
хүчтэй хөзрийг сонгосон байна. Энэ хөзөр нас уншлагт нь яаж нөлөөлөх нь ямар ч хамааралтай ах нь гэдгийг харж өгөх болно. За групп номер 2 ирэх сард ямар зорилттой байна вэ? Ирэх сард юу биелүүлж юуг авч юунд хүрэхийг хүсэж байна вэ? Харъя. The Fool ямарваа нэгэн зүйлийг дуусгахыг эцэслэн гэдэг нь би одоо буруу хэлээд байна. Эцэслэхийг хүсэж болзошгүй, эцэслэхийг дуусгахыг эцсийг нь үзнэ гэж ярьдаг шүү дээ. Эцсийг нь үзнэ, эсвэл ямарваа нэгэн гэрэн дээр гарын үсэг зурна гэдэг ч юм уу те. Wrap up гэдэг англиар үг байдаг. За нэмэлт үзэрнүүдийг харъя. Тийм complete бүрэн болгохыг, ямарваа нэгэн зүйлийг бүрэн болгохыг хүсэж байна. Үг нь сая л орж ирлээ. Three of Swords. Wheel of Fortune. За бүр үнэхээр энэ зүйлтэй холбоотой бүр үнэхээр удаан хугацааны сэтгэлийн шарахыг танд өгсөн. Маш удаан хугацаагаар танд золгүй мэдрэмжийг төрүүлсэн ийм нэгэн зүйл байна. Ерөөсө дуусаж өгдөггүй зовлон гэдэг ч юм уу те. Тэгээ ерөөсө танаас их хэмжээний хариуцлагыг шаардсан, танаас ийм байгаагаасаа илүү хүчтэй хүн байхыг шаардсан, илүү том хүн байхыг шаардсан. Одоо ялангуяа групп номер 2 та залуу хүн болвол 30-аас доош насны хүн болвол таныг 30-аас дээш насны юм шиг их хэмжээний хариуцлага таны нүрэн дээр бууж ирсэн гэдэг ч юм уу. Эсвэл магадгүй бүр та өсвөр насны хүүхэд ч байж болно. Хэрвээ тийм бол тань дээр том хүний хийх ёстой зүйлс гэдэг ч юм уу те. Том хүн л ногддог ийм хариуцлагууд бууж орж ирээд их удаан хугацаагаар таныг шархлуулж иж болцсошгүй. Тэгээд энэ бүхнийг та хүлээн зөвшөөрөөд авч явж байгаа шалтгаан болохоор угаасаа би жоохон амьдралд азгүйдсэн юм аа гэдэг ч юм уу те. Миний азлын юм байлгүй дээ гэх мэтэр боддог зүйл байна. Энэ зүйлийг ирэх сард дуусгар болгохыг та хүсэж байна. Энэ за бодит жишээнүүдийг хэлэх юм бол өөршөөр байж болно. Токсик харилцаа байж болно те. Токсик гэрийн харилцаа байж болно. Романтик эсвэл гэр бүлийн харилцаа байж болно. Эсвэл юу гэдэг нь те дарамт шалтгаалаар орсон хичээл сургуулийн талаар, боловсролын талаар байж болно. Эсвэл өөрөө сонгосон, өөрөө хүсэж орсон боловч юм дарангуултай багш гэдэг ч юм уу те. Дарангуултай ангийн орчин гэдэг ч юм уу. Гадаадад гатсан гэдэг ч юм уу те. Тэгэхээр янз бүрийн асуудлууд байх боломжтой. За үүн дээр нь галс сахиусныхан зөвлөгөөг харж өгье. Хөрхөн ойлгомжтой, хангалттай сайхан сахиусныхан зөвлөгөөг харж өгье. Eight of Swords. Та хохирогч биш гэдгээ санах хэрэгтэй. Ямар ч нөхцөл байдалд байсан та хохирогч биш. Таны хүч чадал, аюулс бэлэг бол танд асар их байдаг бөгөөд энэ зүйлстэй хандаарай. Өөрийн хүч чадал, өөрийн аюулс бэлэг, дотоод хүч чадал, дотоод аюулс бэлэгтэй хандаарай. Танд цаанаас одоо юу гэхиндэ хэрвээ та сахиус бурхны авралыг хүлээгээл суугаад байгаа бол буруутж чинь яагаад гэвэл сахиус бурхан нь танд аль хэзээ танд аюулс бэлгийг илгээсэн. Тэ яг энэ нөхцөл байдалд ашиглаад өөрийгөө авраад гарчих боломжтой. Авраад гарахаас ч илүүтэйгээр амь зуугаад гарахаас ч илүүтэйгээр энэ нөхцөл байдлыг бүр үнэхээр даван туулаа тэгээд энэ нөхцөл байдлыг өөртөө нааштайгаар эргүүлэх ийм чадвар авьяас бэлгийг танд өгсөн. За яасан энийг ашиглахгүй байгаад байна. Тэгээд та өөрийгөө жоохон хохирогч гэж харах гээд байна. Тэгэхээр өөрийнхөө чадваруудыг ашиглаараа танд энэ нөхцөл байдал хэцүү санагдах шаардлагагүй гэдэг зөвлөгөө гарч ирж байна. За маш том мессеж байлаа. За одоо бүгдээ гол уншлаг руу оръё. Луужин. Би тару мастер курсээр манай Дэвид миний их хүртэл тару мастер курсыг авсан хүмүүсээр л бэлэг болгож тэгээ бүтээж өгсөн ийм тару уншлагын тару дэлгэлт байгаа. Энийх нь асуултуудыг нь би эх сарын төлөвт тааруулаад жоохон өөрчилсөн. Гэхдээ энэ дэлгэлтийг бишглээд таны эх сарын төлөв ямар байхыг харж өгье. За хөзөрнүүдээ суглая. Хөзөр номер 1 2 3 4 дээр 2 үзэр гарч ирж байна.
5 6 7 8 За. За, эх сар таны амьдралд шинээр эхлэх зүйл эсвэл олж мэдэх мэдээлэл мэдлэг юу авах вэ харъя. Page of Pentacles. Эх сар таны цусыг бүлэглүүлэх зүйл юу авах вэ харъя. Эх сар таны даалт хонсорт юу өрнөх нь харъя. Эх сард газардаг суурьших зүйл юу авах нь харъя. Вау, окей. За, эх сарын таны өөрийн байдал. За, эх сар нэлээд яалтчгүй групп номер 2 бид нүнийг л хэлж өгнө. Чихэнд цэцэг ургуулж өгөхгүй те. Эх сар нэлээд тэмцэлтэйдээ сар байна. Жохон тарчлаатай сар ах болно гэж харагдаж байна. Яалтчгүй. Жохон тарчлаантай байх нэ. Тэ эх сард болно гэсэн штэ хэнийг хүн танд тий болно гэсэн тий окей гэсэн гэд хэнийг хүн танд энэ сард хэлсэн болвол эсвэл дараа сард хэлэх болвол тэр зүйл яг үндэ худлаа байж, яг үндэ хаалттай байж гэдгийг та олж мэдэх болно. Зарим нэгэн боломжууд жинхэнэ боломж биш байсан байж гэдгийг та олж мэдэх болно. Тэгээ эсвэл таны аль хэзээ энерги зарцуулаад эхэлсэн, аль хэзээ тэг хичээл зүтгэлээ зарцуулаад ингээд суулгасан өрнүүд ургахгүй юм байна. Үр шимээ өгөхгүй байна гэдгийг та эх сард олж дуулж мэдэх болно. Анзаарах ойлгох болно. Таны урд хэд хэдэн хаалганууд нээлттэй гэж бодсон байсан хаалганууд хаагдах болно. Гэхдээ энэ нь таныг буруу зүйлээс тань тохирохгүй байгаа зүйлээс холдуулаад зөв зүйлд нь хөргөж өгж байгаа зүйл төдий юм. Тэгэхээр энэ бол яг үндэ ивэл гэж таарж байна те. Ивэл бараг азтай золтой байгаа гэж шинж. Хэрвээ та энэ замыг үргэлжлүүлээд те энэ ургуулж байгаа энэ боломжийг ургамал тариа гэж харах юм бол ингээд жижигэн дээр нь алдж байгаа нь танд илүү ивэлтэй зөв гэж харагдаж байна. Энэ зүйл том болоод томрох хүртлээр ургацсан байсан бол томорцсон байсан бол энэ асуудал илүү гүнзгийрсэн байсан бол энэ нөхцөл байдал илүү томорсон байсан бол дараа нь хэцүү байх байсан. Энэ зүйлээс гарах хэцүү байх байсан, болох хэцүү байх байсан. Тэгээ эх сард юм эрт дээр нь хаалга хаагдаж байгаа нь энэ бол ерөөсө бурхны аврал юм аа, сахиусны аврал юм аа, ивэл юм аа гэж харагдаж байна. Тэгээ энэ зүйл нь ингэж хаагдж байгаа хаалга нь таныг яг жинхнээсээ таныг хүсдэг сайхан аз жаргал happily ever after те яг аз жаргалтай төгсгөл төрүүлж өгөх болно гэж харагдаж байна. Тэгээ энэ нөхцөл байдал танд үнэхээр яг таалахлаар энэ нөхцөл байдлыг эсвэл энэ зүйлийг яг надаа үнэхээр яг таарах зүйл байна гэж бодсон байж болцсошгүй. Энэ яг л миний хувь зайны зүйл байна гэж бодсон байж болцсошгүй. Тэр нь худлаа байж энэ яг үндэ кармик чанартай зүйл байж. Үйл юурийн чанартай зүйл байж. Тэгээд энэ зүйлийн үр дуусж байгаа харагдаж байна. Энэ дээр дахиж зоох шаардлага байхгүй. Энэ дээр бүдрэх шаардлага байхгүй гэж үзэж байгаа улмаас энэ хаалганаа цаан хаагдаж өгөх нэ. Үүнтэй холбоотойгоор та их хүчтэй эх сард гологдлтын мэдрэмжийг мэдрэх болно. Би ингээд ямарваа нэгэн зүйлд их хэмжээний энерги зарцуулахлаар гологддог гэдэг ч юм уу те. Ерөөсө бусад зүйл сонирхолгүй байхад яг миний сонирхлыг татсан зүйл намайг голоод байдаг гэдэг юм. Ийм шарах сэтрэх болно эх сард. Таны эртний шарах байна. Тэ ингээд нэг юмыг л яг барьж аваад сэтгэл хөөрөөд баярлаад ингээд хөөж яхад хөөгөөд барьж авч яваад бүтээгээд яг сэтгэл шудуудсан байхад тэр зүйл намайг сэтгэлээр гонсоо ойлголоо гэдэг ийм шарах сэдрэхээр харагдаж байна. Тэгээд эх сард ийм шарах яагаад тохиох вэ гэхэлэр зөвхөн хуучны шарахыг ил болгож байгаа төдий таны хуучны өөртөө тээж авч явжсэн шарахыг ангааж өхийн тулд ил болгож байгаа төдий гэж харагдаж байна. Тэгэхгүй бол энэ шарах таны дотор байгаа л ах юм бол те хэрэг хичнээн эх сар сэдрээгүй байлаа гэж бодъё. Хэрвээ сэдрээгүй байсан ч гэсэн дахир сэдрэхгүй байсан ч гэсэн энэ зүйл таны дотор сэтгэл готрлыг ба энергийн цорхойг, энерги алдагдлыг, ядралтыг ингээд чимээгүйгээр авчирдаг. Тэг ингээд та өөрийнхөө сүнс энерги ингээд хувин гэж бодчихсон бол хувинд нь ингээд цоорхоо үүсгэсэн юм жижигхэн шарах байж, эртний шарах байж. Тэг эх сард энэ нээлт болж өгснөөр та тэр цоорхоо бүглэх, тэр цоорхойг хангаах боломжтой болж байгаа маа. Тэгэхээр сэтгэл удаан хугацаагаар сэтгэл готрлыг үүсгэдсэн нөлөө эх сард ил болж байгаа. Энэ нь яаж ил болох вэ гэхээр
гологдлтын шарах сэтэрж байгаагаар илэрх болно. За тийм The Tower доошоо хараад гараад ирсэн. The Tower доошоо хараад гараад ирсэн гэдэг нь болохоор шин трам биш, хуучин трамын үлдэгдэл гэснийг бэлэгдэж болдог. Энэ Tower доошоо хараад гараад ирсэн болохоор тэгэхээр энэ хуучин шарахыг хуучин даалт хомсорч суусан хуучин айдсыг хуучин юм дарамтын нөлөөг эх сар таангаах боломжтой байх болно, цэвэрлэх боломжтой байх болно. Миний зөвлөгөө бол та сайхан толин дасгалан төр дараа сард хийгээд төрж байгаа мэдрэмж болгон дээр өдөрт нэг удаа толин дасгал хийгээд хийх юм бол энэ зүйл үнэхээр хайтаахан цэвэрлэгдэнэ. Тэгээ зарим нэг муухай асуудлуудыг тийм муухай rejection, гологдлтын асуудалч байгаа даа. Хаалга урт цавч хааж байгаа асуудал байгаа даа. Хэрвээ та толин дасгал хийх юм бол эдрийг туулах шаардлагагүйгээр энэ хэцүү далд хомсрын шарах, эртний шарахууд энэ муухай зүйлсүүдийг амсахгүйгээр хаагдах, цэвэрлэгдчих боломжтой ч байж болно. Тэр би бол тань толин дасгалыг санал болгож байна. За тэгээ угаасаа ялтчгүй энэ бүх зүйлсийг ангаах, зэгцрүүлэх, гүнлүүн орох, учрыг нь олох, ангаалтын горих мөрөн гэдэг ч юм уу, тэр ангаалтын энерги, урсгал энерги гэж оруулж ирэх боломж гарч ирэх болно. За эх сард юу газардах вэ гэхээр таны амжилт тодорхой болох болно. Миний хүсэл биелэх боломжтой юм байна гэдэг энэ мэдрэмж бүр баттай суух болно. Таны хувь заяа шийдэгдэх болно. Тэгээ хувь заяа шийдэгдэхдээ эерэг тал руу яг таны хүссэн зөвлөгөө зөвлөж байгаа юм байна гэдг нь бүр үнэхээр баттай суух болно гэж харагдаж байна. Яаж вэ гэхээр худал илэрснээр юу үнэн байсан, юу худал байсан гэдгийг илэрснээр тэг мэдээж юу үнэн, юу худал байсан бэ гэдгийг илэрх нь хэцүү санагдаж болно. Хүнийг шархлуулж болно те. Найз гэж удажсэн яг үндэ дайсан байж таарах. Зайны хан гэж удажсэн яг үндэ кармик байж таарах гэдэг ч юм уу. Энэ бол миний мөрөөдлийн ажил гэж бодожсэн чинь дарангуулалтай зохисгүй муухай ажил хийсэн байж таарах гэдэг ч юм уу. Аврагч гэж бодожсэн хүн дарангуулагч байж таарах гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар таны өмнө нь гоё гэж бодожсэн зүйл үгүй гоё зүйл биш үжээ гэдгээ ил болгосноор та эх сард яг зөв замд орох болно, зөв галтралд орох болно. Тэгээ энэ бүр баталгааж авах болно гэж харагдаж байна. Энэ бол маш сайн зүйл. Тэгээ таны хүсэл бол туйлын хүсэл биелэх нь тодорхой болж байгаа харагдаж байна. Тэгээ ерөөхдөө эх сар та үнэхээр тэмцэлтэй байх болно. Тэгээ өөрийнхөө төлөө тэгээ зөв галтралд орохын төлөө, өөрийн үнэлэмжүүдийн төлөө, тэгээ өөрт чухал зүйлсийн төлөө бүр үнэхээр тэмцэх шаардлагатай болно. Нэлээд соригдох болно та. Нэлээд шалгагдах болно. Гэхдээ энэ бүхний та ялж дийлж чадж байгаа харагдаж байна. За групп номер 2 уншлагын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Луужин уншлага нь таалагдсан баг гэж найдаж байна. Эх сард нэм байхны сайн төлөвлөгөөтэй бол ойлгомжтой, зэгцтэй болсон болов та бэлтгэлтэй болсон болов тийм. За хэрвээ нэмэлт хэсгийг нь авах юм бол би монад уншлага хийж өгөх болно. Монадыг болохоор би зохиож ирсэн, бүтээж ирсэн юм таруудыг л байгаа. Луужныг болохоор манай ихэрдэл зохиосон. За монад гэдэг уншлага нь тийм бас сарва мастер курсыг авсан хүмүүст бэлэг болгоод зохиож өгсөн 11 уншлагуудын дэлгэлтүүдийн нэг нь байгаа. Тэгээ хоёрыг нь танилцууллаа. Энэ уншлага дээр болохоор таныг харж өгнө. Таны дотны харилцаанууд ямар шиг байдалтайг харж өгнө. Таны ирээдүй ямар шиг байхыг харж өгнө. Эх сараас цаашх ирээдүй. За эх сард шин санаа, шин зүйлсүүд юу орж ирэх нь харж өгнө. Таны мөнгө санхүү ямар их нь харж өгнө. За тэгээ тодруулгуудыг авч өгөх болно. За хэрвээ манай нэмэлтийг маань авмаар байгаа бол шууд description дотор байгаа холбоос дээр дараад шууд аваад тэгээ яг одоо үзэх боломжтой. Тийм за. Тийм ээ тэгэхээр дараагийн мэдлэгээр уулзъя. Баярлалаа. Туудахгүй уулзъя. За групп номер 3 сайн цаана уншлагада тавтай морил. За та энэ weave буюу сүлжих, нэхэх, бүтээх гэсэн утгатай аалзын зөрөгтэй хөзрөг сонгосон байна. Аалз гэдэг амт нөрөө их бүтээлч энерги бэлэгддэг хөзрөөд за бас эмхтэй энерги ч гэсэн бэлэгдэж болдог. Хүчтэй эмхтэй энергийг, ээж энергийг бэлэгдэж болдог сонирхолтой амтан байгаа. За бас мэдээж Халлоуиныг ч гэсэн бэлэгдэн тэ. За энэ энергийг энэ хөзрийг цааш нь тавьж агаад шууд энергийн шалгалтыг нь хийж эхлэе. За групп номер 3 энергийн шалгалтаар нь эх сард та ямар зорилттой байна вэ?
Ирэх сард ямар зорилтод хүрэхийг хүсэж байна гэдгийг харж өгөх болно. За тэгээд тэр зорилттой хүрэх зөвлөгөөг нь авч өгөх болно. За групп номер 3 ирэх сард ямар зорилтод хүрэхийг хүсэж байна вэ? Вау. High Priestess гахалтай. Hierophant. Вау, яасан том үзэрнүүд вэ? Групп номер 3. За, групп номер 3 та бол яалтчгүй мэдээж шид зүн бэлгийн зүйлстэй холбоотой уялдаатай байдаг, сонсч ирсэн, дуулж ирсэн, судалдаг, хэрэгжүүлдэг төрлийн хүн гэж харагдаж байна. За, эх сараас та хүч чадлаа илүү нэмэхийг хүсэж байгаа гэж харагдаж байна мэдээж. Хүч чадлаа илүү нэмэхийг хүсэж байгаа. Бас хувь зүйн хувьд хүртэх хэрэгтэй, хүртэх цаг нь болцсон гэж бодож байгаа зүйлсүүдээ хүртэхийг хүсэж байгаа. За бас удаан хугацаагаар хангааж чадахгүй байгаа зүйлсүүдээ хангаахыг ч гэсэн хүсэж байгаа. За групп номер 3 та ер нь бол айгүй юм өөрийгөө хөгжүүлдэг, өөрийгөө маш их таны вибрац байнга дээшилж идэг, байнга хөгжиж идэг төрлийн хүн болов уу? Тэ? Байнга л өөрийгөө хувиргаж идэг, байнга өөрийгөө сарж идэг, байнга шинийг сурж идэг. Энэ бол үнэхээр юм агуу хүзэрнүүд байна. Тэ? Угаасаа дэлхий дээр хүмүүс хөгжих гэж л ирдэг. Тэ? Дэлхийд энэ хэцүү гараг дээр амгалан байх гэж ирдэг хүн байхгүй. Тэгээ амгалан байхын утга учир нь бол ерөөсөө амгалан байснараа илүү хурдан хөгжиж чаддагтай л холбоотой. Тэрүүгээрээ ямар амгалан хөгжилт тусалдаг, нэмэр болдог. Түүнээс биш зүгээр л ирчээ буцаа явах гэж дэлхий дээр мэдлдэг тийм хүн бол байхгүй. Дэлхийр айгүй хэцүү гараг. Тийм тэгэхээр та бол яг дэлхий дээр ирсэн учраас сайн гаргаж чадчихна. Мундаг байна. За эх сар таны ангамаар байгаа шархнууд гэдэг үйл шууд дараа шашинтай холбоотой байж болно албагүй. Шашинтай ямарваа нэгэн хатуу тогтолцоотой гэдэг ч юм уу те. Одоо хэрэг та монгол хүн болвол коммунизмын сэтгэх үү гэдэг зүйл монголчуудын тусанд шингэсэн байдаг. Цус бишээ сүнсэнд нь шингэсэн байдаг. Тэгээ коммунизмын та угаасаа гадуур явж аваад анзаарах юм бол юм жоохон сонио, муухай хийцэн зүйлсүүд дандаа коммунизмын сэтгүүтэйгээр хийцэн зүйлсүүд байгаад байдаг. Гэх мэтчлээ. Тэгээ монголчуудаа яраа энэ коммунизмын сэтгүү бүрэн хайж дуусаагүй байгаа. Энийг хурдан дуусгамаар байвал хувь хүмүүс өөрсдөө ингэж ангаах хэрэгтэй. Үгүй бол нэг дахиад хэдэн decade хэдэн 10-аад жилүүдийн дараа бүрэн харилнахаа. Тэгээ арилсны дараа ч гэсэн цөөн үедээ монголчууд коммунизмын хашхирыг тэгээд явж л ах болно. Яагаад бол саяхан тохиосон асуудал учраас тийм. За тийм байж болно. Тэгэхээр та коммунизмын шархыг ангаамаар байж болцсохгүй. Энийхээ үгийн тагаараа олохгүйсэн байж болцсохгүй тийм. Амьдралтанд дандаа л нэг л зүйл асуудал үүсгээд байдаг. Амьдралтанд дандаа л нэг л зүйл ингээд бүх юмыг сааралтуулаад, өнгөггүйtүүлээд таны сэтгэлийг гутрагаад байгаа бол энэ яг коммунизмын шарх холбоотой байж болцсохгүй. Таны талаар судлаад үзээрэй. Коммунизм гэж ямар учиртай тогтолцоо юм? Энэ яг миний өдөр тутмын сэтгэхүйд яаж төлөвлөж байна? Гэх мэтээр та тунгаагаад үзээрэй. Та энээс салахыг хүсэж болцсохгүй. За та үнэхээр хүчтэй. Тэгээ бас дээрээс нь эх сард өөрийнхөө хүч чадлыг харуулахыг хүсэж байна. Өдийг хүртэл сурсан зүйлс, хөгжүүлсэн зүйлс энийг бусдад харуулахыг хүсэж байна. Танигдахыг хүсэж байна гэж харагдаж байна. За энэ хүслүүд дээр нь сахад зөвлөгөөг нь хараад байна. Би бол асар хүчтэй шийдсэн. Би бол асар хүчтэй шулам гэдэг ч юм те. Би асар хүчтэй манифестын чадвартай хүмүүн гэдгээ та батлахыг хүсэж байна. Ирэх чөлөөтэй байхыг хүсэж байна те. Би амьдралаа өөрөө залдаг юм. Би өөрөө амьдралаа өөрийнхөөроо бүтээж чаддаг юм гэдгээ та өөртөө болон бусдад батлахыг хүсэж байна. Энэ талаар зөвлөгөөг нь харж өгье. Strength. Тэгээд жоохон зөрүүд зам байна ялцчихгүй. Гэхдээ энэ бол зүйл. Тэгээ бас энэ зүйлийг та ганцаараа хийхгүй байвал зүгээр хамтрагчтайгаа тий төгс санаажилтайгээ гэдэг ч юм уу. За тэгээд өөрийнхөө балансыг олоод тий өөрийн араатланлаг чанар болон оюун ухамсартай чанар хоёуланг нь хослуулж их юм бол болно. За тэгээд энэ өөрийгөө батлах гэсэн хүсэл нь хичнээн жахамжилтгүй эгоноос үүдж байгаа боловч яагаад эгоноос үүдж гинэ гэхээр
баталгыг хүсэж байна гэдэг чинь өөрийгөө одоо хангалтдаггүй байна гэж одоо холбоотой тий. Тэг өөрийгөө хангалтдаггүй байна гэж бодох нь дандаа эгоны л хоолой байдаг. Хичнээн тиймч гэлээ сахиусууд нь бол окей зүгээрээ гэж дэмжиж байна. Нэг сүртэй буруутахгүй. Тэг яг хоо жоохон зөрүүд байна гэдэг гэж бол тань хэлж байна. Та жоохон зөрүүдлээд байна. Жоохон уян хатан байх шаардлагатай байж болцсошгүй. Үгүй бол тэгээ зүгээр өөрийн хараа зүтгэж болно гэж сахиус нь бас хэлж өгч байна. За одоо бүгдээрээ гол уншлага руугаа оръё. Гол уншлага дээр болохоор энэ луужин эхний хэсэг дээр луужин дэлгээлтээр таны эрх сарын төлөвийг харж өгөх болно. Энэ луужин дэлгээлтээр болохоор миний ихэрдэл Tarot Master курсыг авсан хүмүүст бэлэг болгоод бүтээж өгсөн харуулалт байгаа. За тэгээ энэ дэлгээлтийн загварыг энэ жаахан өөрчилсөн. Эрх сарын төлөвт нь тааруулаад жаахан өөрчилж өгсөн байгаа. За групп номер 3-ын эрх сарын төлөвийг харъя. Эрх сард нь юу тохиох нь вэ? 9 өдөр суулгах болно. 2 3 4 5 6 7 8 9. За гол 4 өдрийг харъя. Ирэх сар шинээр эхлэх зүйл Ace of Swords. Wow. Okay. Ялалт. The Tower. Цамхаг. Дотоод ертөнцийн том өөрчлөлт. Justice. За групп номер 3 эрэх сар үнэхээр сонирхолтой сар ахны. Та зөндөө зүйл дээр ялах болно хамгийн түрүүнд энэ үзрэх хүчтэй гарч ирж байна те. Зөндөө юм дээр ялах болно, ялалтыг байгуулах болно, ялах ёсгүй зүйлсүүд дээр ч гэсэн ялах болно гэж харагдаж байна. Яагаад ялж байгаа вэ гэхэлэр та зүгээр л энэ ялахыг хүссэн зүйлүүдэд энерги зарцуулсан нь улмаас яг жихөө утгаараа манифестлсан учраас те ингээд лааны шид хийж байгаа юм шиг дүр зурглалаа орж ирж ин сэжил ч юм уу те лааны шид ч юм уу ямар нэгэн хүсэл асар их хэмжээний энерги цэнийг авсан учраас л биелж байгаа гэж бол харагдаж байна. Яг үүнийг бол сахиусууд нь дийлүүлж өгсөндөө биш танд ирэх ноогдох хэвээр зүйлс байсандаа биш зүгээр бол цэвэр манифест таны манифестийн хүч чадлаар таны эрчим хүч чадлаар биелж байгаа ялалтууд байх болно эрэх сард. Тэгэхээр эрэх сард та өөрийн шидийн чадвараа гайхуулаарай, ашиглаарай. Энэ буруу зүйл биш. Биш тийм. Авъя гэсэн болгоно аваарай. Тэгээ мэдээж хүмүүсийг хохироож бол болохгүй те бусдын юмыг авч ийн энэ гэж бол болохгүй. Тийм зүгээр бусдыг оролцуулахгүйгээр өөрийн хувьд аашралтай амьдралтай байх, хангалуун амьдралтай байх, үзэсгэлэнтэй болох гэдэг ч юм уу юу ч гэдэг. Бусдыг хамааруулахгүй бол тэр бүхэн дээр шид болон манифест үнэхээр гайхуулаарай биелэх болно гэж харагдаж байна. За ирэх сард зөндөө шин санаанууд, шин айдианууд орж ирэх болно. Энэ шин санаанууд нь харин 100% сахиус бурхтаас нь байх болно. Энэ шин санаанууд ямар тохиолдолд бидний амьдралд их хэмжээний шин санаанууд орж ирдэг вэ? Тэгэхээр төвшин агсны яг дараах нь. Тэ ингээд сүнс төвшинүүдтэй байдаг. Тэгээ сүнс болгоныг бол төвшин агчээдэг төрлийн сүнснүүд, эсвэл төвшин буурчээдэг төрлийн сүнснүүд гэх хоёр сүнс дэлхий дээр байдаг. Та бол төвшин агтдаг төрлийнхнаа гэж харагдсан байгаа. Төвшин агчснаа гинт халтраад те гинт халтраад гинт хараал мараалыгээд буруутах боломжтой байдаг шиг групп номер 3 тэгэхээр тэ өөрхөн үнэлэмжүүдээ сайн зэгцлээрээ тэгээ угаасаа ирэх сар таны үнэлэмжүүд үнэхээр сайхан зэгцлэгдэг болно гэж харж байгаа учраас таныг бас санаа зовхгүйгээр таныг хөөргөж бас болох нэ тэ хичнээн өөрлөө гэдэг үнэлэмжүүд нь хэрвээ таны үнэлэмжүүд сайхан баттай, суурьтай, доктортой байх юм бол баларлаа гэх тийм ч амар баларахгүй болов уу? Зайлшгүй таавалд бас хөөрхөн найдвартай сүнс гэж мэдрэгдэж байна групп номер 3. За тэгэхээр ирэх сар зөндөө шин санаанд орж ирнэ. Шин санаанууд нь тань таалагдана. Ийм гоё geniusтэй гоц ухаантнуудад орж ирдэг мэд санаанууд орж ирэх бол энийг бол цэвэр сахиус ба бурхтан танд явуулна.
өө би чи ингэчиж болох юм байна штэ гэдэг ч юм уу тий. Эсвэл энэ орн руу ингээд нүгэ тийм амьдралтай байж болох юм байна штэ. Эсвэл одоо хийж байгаа ажлыгаа ийм байдлаар ингээд хоёргаар хийж болох юм байна штэ. Яасан гой санаа вэ гэдэг ч юм уу. Эсвэл та шууд утгаар урлагийн хүн болвол урлагийн үнэхээр янзтай сайхан дараагийн хит дууны санаа гэдэг ч юм уу тий. Дараагийн хит болох киноны зохиолын санаа гэдэг ч юм уу. Иймэрхүү гой гой санаанууд бэлэг болж орж ирэх болно. Орж ирэх болно. Тэгээ сайхан шинэлэг нэрэг ирэх сард орж ирж байна. За таны даалт ухамсарт юу тохиогоод байна вэ? Таны даалт ухамсарт та зарим нэгэн зүйлсээ тавьж явуулах шаардлагатай болно. Хуучин үзэл бодлууд, буруугаар бодож исэн зүйлсүүд тий зөрүүдлээд үгүй энэ л зөв гэж шийдсэн байсан зүйлсүүдийг нэрээ буруу байсан болов уу? Зөв биш юм болов уу гэдэг ч юм уу тий. Жишээлбэл шууд миний толгоонд бол хохирогч аврагчийн сэтгхүү орж ирж байна. Саяхан 9 сарын эхнээс эхлээ зөндөө хүмүүс дэлхийд даяар нас орсон тий Монголд ч гэлтгүй хохирсон. Тэг хөнөөгдсөн. Энэ талаар би бас бичлэг хийсэн байгаа. 9 сард юу тохиовоо гэдэг яг энэ суваг дээр би бичлэг хийсэн байгаа. 5 хохирогчдын зургийн thumbnail дээр оруулаад тэрийг харах юм бол яг одоо хоёр ч гэсэн хохирогчийн энерги цэнэг их авж байгаа гэж харагдаж байгаа дэлхий дээр. Тэгэхээр хохирогчийн сэтгхүүнд итгэдэг хохирогчийн сэтгхүүтэй хүмүүсийн энэ цэнэгүүд итгэвчээд тэр манифестлэгдэх гэдэг ч юм уу. Тэгээ манифестлэгдэд нэг бол энэ сэтгхүүндээ яг жихнээс хохирох эсвэл энэ сэтгхүүг тавьж явуулах гэдэг юм сорилт хүн болгонд жижиг том хэмжээгээр ирсэн байгаа. Тэгэхээр та өмнө нь болохоор хохирогчдыг бид аврах хэвээр энэ гэдэг ч юм уу. Иймэрхүү үзэл бодолтой байсан бол эх сараас та энэ бодлоо өөрчлөх шаардлагатай байж болцсошгүй. За жоохон хэцүү зүйл тохиохны даалт ухамсарын төвшөнд энийг бол яг үнэнгээр нэлээ жоохон хэцүү байх болно. Энэ бол таныг үнэхээр сорих болно. Гэхдээ групп номер 3 таныг энийг давж дийлж чадна гэдэг итгэлтэй. Энийг амархан давж дийлмээр байвал те эхлээд юу ч болж исэн өөртөө амар амгалан өгөх хэрэгтэй. Амар амгалан гэдэг зүйл бол таны зүрх дотор угаасаа байж идэг. Энэ зүйлийг өөртөө өгөх хэрэгтэй. За тэгээ бас эх сард таны өөрийн үнэлэмжүүд үнэхээр газардах болно. Үнэлэмжүүд тэгээ үнэлэмжүүдийг та нэг шинээр харах болно. Миний үнэлдэг амьдралаас үнэлдэг зүйлс, амьдралаас хүсдэг зүйлс, амьдралд чухал гэж боддог зүйлс. Англиараа values and morals гэж ярьдаг. Сонсч байсан хаа монголоор үнэлэмжүүд гэж ярьдаг. Энэ үнэлэмжүүдийг та нэг эргүүлэн харж сэлбэх болно. Тэгээ үнэлэмжүүд маань шудраг байна уу, зөв байна уу гэдгээ та хараад эцэст нь за нэрээ шудраг байгаа юм байна. Миний үнэлэмжүүд зөв юм байна. Тэгчнээ хэцүүч гэлээ би энэ үнэлэмжүүдтэй үнэнч авах юм байна гэдгээ харж байгаа, бэхжүүлж байгаа харагдаж байна бол үнэхээр зөв сайхан зүйл. За найт тийм яг хараа аврагч хохирогчийн сэтгхүүгийн хөзөр гарч ирж байна. Аврагч тал нь гарч ирж байна. Та аврагч savior complex буюу аврагчийн комплекс танд байдаг гэж болцсошгүй. Энийг хайх хэрэгтэй гэж таныг сорих болно. За тэгээд аврагчийн сэтгхүүг хаяад оронд нь хайрын үнэлэмж. Хайр гэдэг зүйлийг үнэлэмж болгоорой, тийм. Бусдыг аврна гэдгээ болоод бусдыг хайрлна гэж солих боломжтой. Энэ хоёр шал өөр хоёр зүйл. Хохироол гэдэг тийм хохирлыг өөртөө дуудаал гэдэг хүнийг аврна гэдэг чинь нэг өөр. Авраалах юм бол тэр хүн дахиад хохироол байна. Тийм. Нүхнээс гарангуу дахиад нөхлөн унаад байгаа хүнийг төсөөлж болно. Тэр хүнийг хайрлна гэдэг юм бол за чи би чанаа шат өглөө. Чи үнэхээр тийм нүхнээс гармаар бол өөрөө шатаараа авираа. Би чамаа ингээд одоо татаж гаргахгүй. Гэтэ би чамд шат өглөө гэд иймэрхүү байдлаар ч юм уу тийм. Арай жоохон хил хязгаартай үүсгэх нь шүү дээ тийм хохирогч нартай. Тийм ээ тэгэхээр бусдыг аварна гэдэг чинь хайр биш юм аа. Окей. За тийм тэгэхээр эх сард зөндөө шин санаанд орж ирэхээс энэ зүйлсийн заримыг нь хуучин санаануудаа хуучин зүйлсүүдээс заримыг нь орхих шаардлагатай болно. Төр зүр орхих, төр зүр холдуулах, паузлах, завсарлах шаардлагатай болно. Яг одоо та эх сард ийм тийм ажлыг хийнэ, ийм тийм зүйлсийг гүйцэлдүүлнэгээ бодсон байсан бол энэ төлөвлөгөөр нь явахгүй ч болцсошгүй. Яг л шин санаанд цөм орж ирээд тэднийх нь байрыг эзлэх болно. Гэтэ төр хугацаагаар 2-8-6-ын тоо тайлбарлалт шиг харагдаж байна тийм. Нэг нь усных нөгөөдг нь агаарын тайлбарлалт шиг. Тийм. Зарим зүйлсээс та болгоомжтой байх хэрэгтэй.
огт өөрчлөгддөггүй зүйлсээс тий дэндүү зөрүү зүйлсээс жоохон болгоомжтой хэрэгтэй. Огт хичээгээд өөрчлөгдөхгүй зүйлстэй жоохон хайх хэрэгтэй. Ялангуяа тийм хүмүүсийг тий Queen of Cups. Тэгээ энэ энерги би бол таны уншлагын туршингаа мэдэрсэн та жаахан хүүтэн хүн байна. Тэгээ амар мундаг аюулсан хөвждөг. Гэхдээ үнэхээр юм оюун ухааны тал дээр бүх зүйлсийг хийдэг. Оюун ухаан ментал тал дээр бүх зүйлсийг боловсруулдаг, ойлгодог. Гэхдээ яг сэтгэлийн хувьд жоохон хөндөй ингээ сайхан таны сэтгэлээс ингээ сайхан ус ингээ уурсаад тэг баялаг хайраар ингээ бялхаа сууж явах хэвээр байтал тэр нь яг одоо бол дутагдж байна. Тэгээд эх сараас энэ үнлэмжүүдийг тохируулах, даалт тухамсартаа зарим нэгэн өөрчлөлтийг хийх, ялангуяа энэ хайрыг сонгодог болох. Тэгээд хайрыг сонгодог болох нь бас таны амьдралд хайрт залуу, хайрт бүсгүй орж ирж байгаач гэсэн энэ илэрх боломжтой. 100% боломжтой. Гэх мэтчлэндээ хэрэв таны амьдралд хайрт залуу, хайрт бүсгүй орж ирэх юм бол та яалтчгүй зүрхээ нэгээд ингээ зүрхнийхээ аягийг ингээ сайхан дүүргэж өгөх хэрэгтэй те ингээ сайхан сэтгэл дүүрэнтэй дулаахан хүн болох хэрэгтэй байх болно. Тэгээд дурлалт бүсгүй болно, дурлалт залуу таныг инхүү сорих болно. Яг одоо жоохон хөндийн нэрхтэй байна, хүүтийн нэрхтэй байна. Групп номер 3. Окей. За групп номер 3 уншлагын эхнийх нь ингээ боллоо. Одоо нэмэлтийг минь авах юм бол би Monad гэдэг нь өөрийнхөө миний зохиосон тарot дэлгэлтэй. Бас тарot мастер курсыг авсан хүмүүстэй бэлгэлсэн. Нийт 11 өөр дэлгэлтүүдийг бэлгэлж өгснийх нь 2 нь энэ байна. За тэгээд энэ Monad гэдэг дэлгэлт нь өөрөө их сонирхолтой. Гоё дэлгэлтэй. Тэгээд асуултуудыг бас эх сарын төлөвтөнд харуулж жоохон өөрчилсөн ба. За тэгээд нэмэлтийг минь сонирхож байвал та шууд доорх холбоосоор дараад шууд яг одоо аваад тэгээд яг одоо үзэх боломжтой. Чат бичиж авах шаардлагагүй юм шүү. Шууд вебээр үзнэ. За тэгэхээр дараагийн имжлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай.